Гамшигын эрсдлийн даатгалын хуулийн төслийг засгийн газарт одоо өргөн барьж улсын хурал дээр хэлэлцүүлэх асуудал танилцуулгыг сонсож бас зарим шийдвэрүүдийг цааш гаргахаар ажиллаж байна. Яагаад гэх юм бол энэ гамшигын одоо гаралт за тэгээд хувь тоо хэмжээ байнга нэмэгдэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой за болзошгүй одоо ахуйн болон бусад осол гэмтлийн тоо өдөр их тусам нэмэгдэж байгаа. Гэвтэл нөгөө талдаа эрслээс үүдсэн хохирол барагдуулах тухай эзэнгүүдж байгаа зүйл хаа сайгүй байгаа учраас энэ эрсдлийн даатгалын тогтолцоог шинээр нэмэгдүүлж за мөн одоо энэ эрсдэл хохирлыг багасгах стандарт шин тогтолцоо руу зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. За түүний нэг тод жишээ бол одоо ингээд сүүлийн үед гарсан осол гэмтлээс үүдсэн барилга байгууламж, орон сууц, за айл өрх, амьдрал ахуй, машин тэрэг гээд бүх зүйлтэй холбоотой асуудлууд даатгалгүйгээс үүдээд хохирол барагдуулж чаддаггүй. Хууль тогтоомжоо төр бүгдийг барагдуулах асуудал бас хязгаарлагдмал. Ингээд одоо хохирогчийг тодорхой болгох, дээрээс нь гэмт одоо хэрэг үйлдсэн эсвэл хохирол учруулсан асуудлыг хууль хэрэлдээн байгууллага шүүх за одоо цагдаагийн байгууллагаар явж гэнэ гэсээр байтал ихээхэн хэмжээний хугацаа авдаг учраас энэ хооронд иргэд тохирч үлдэх асуудал байгаа. Учраас энэ гамшигын эрсдлийн даатгалын хуулийн төслийг одоо ажлын хэсэг байгуулж шинээр одоо боловсруулж Улсын онцгой өмсөй хуралдаанд нэгдүгээр танилцуулж цаашид дахин одоо сайжруулж засгийн газарт өргөн барих танилцуулах асуудлыг шийдвэрлэлээ нэгдүгээр. За хоёрдугаар